Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2023 онд нээлттэй хийсэн Dream киног ярьж өгөхөөр бэлдлээ. Ингэснээс цааш манайхан Holly брэнд нэг айхтар шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Солонгос тогоочийн оригиналжор сайн чанарын кимчи гахаан хүзүүний маха ашиглаад бүрэн боловсруулж гүн хөлдөөсөн кимчи дэшүүл бэлдсэн байна. Хамгийн гол нь рестораны хоолноос дутах юм юу чалга. Зүгээр л 500-аас 700 мг ус хийгээд 15-аас 20 минут буцалгаж халаагаад зүгээр сууж байгаад л кимчи дэшүүл бэлэн болно. Шинэ жилдээ байна да. Шинэ жилдээ орж баярлаж ядраад ямар ч хоол хийх тэнхэлгүй өдрүүд ирэх юм бол Holly брэндийнхээ кимчи жигээг буцалгаал болоо. Хүн амтаа асуух юм бол өөрөө хийсэн гэж хэлчихгүй юу? Хүйтэ өдрүүдэд халуун шөлтэй бас баярын ширээгээ чимхтэж тохиромжтой. Манайхаа авж идээд амт чанар нь ямар хөө вэ гэдгийг өөрсдөө мэдрээд үзээрэй. Holly брэнд. За ингээд кинонд орцгоё. Хөл бөмбөгийн том тэмцээн эхлэх гэж буугаар кино маань эхэлнэ. Хөл бөмбөгийн улаан аваргууд баг талбай дээр гарч ирж байна. Тэр дунд нь Yon Honda гэсэн тоглогч зогсож байдаг. Ингээд тэмцээн эхэллээ. Өрсөлдөөнтэй янз юм болно шүү дээ. Голоор нь бас ганц нэг маргаан гарч байна. Харин тоглолтын голоор багийн гол тоглогч бөмбөг рүү явах үед нэг нөхөр саад болоод байдаг шүү. Нөгөө нөхөр чинь унчингуудаа араас нь босоод гүйлээ. Тоглолтын дараа хэвлэлийн хурал болж байдаг. Пак Санчунаас асуумаар байна. Өнөөдрийн тоглолт хэр чухал байсан бэ? Би тоглолт бүрийг чухал гэж үздэг. Дүрс буцаад талбай дээр юу болсныг харуулдаг. Улаан аваргуудын давталгоо зүүн жигүүр дээр бөмбөгтэй. Хөндлөн пас өгөх гээд харах үед талбайн төвөр Пак Санчун гол тоглогч нь гүйж байна. Гэтэл хажуугаар нь бас Yon Honda гүйж байгаа харагдана. Тэр үнэхээр хурдан юм а. Хэвлэлийн хурал дээр нэг сэтгүүлч. Yon Honda-гаас асууя. Танаа ээж эрен сурвалжлагдаж байгаа гэж сонссон. Та ээжигээ нуугдахад тосолж байгаа юу? Хөөе. Тоглолттой холбоотой юм асуугаарай. Буцаа талбай дээр. Yon Honda Пак Санчунтай зэрэгцээд гүйгээд байна. Дахиад дүрс шилжээд хэвлэлийн хурал дээр нөгөө сэтгүүлч. Ээж чинь аргадал тэр хүн ер нь хаанаас тоглолтыг чи үздэг вэ? Yon Honda багийн одтойгоо зэрэгцээд гүгээд байна. Тайлбарлагч. Би ийм харж байсангүй. Чи харж байсан уу? Би бас ийм харж байгаагүй юм байна. Хүмүүс шок. Дасгалжуулагч нь тэндээс энэ яагаад байгаа эргүү вэ? Ингээд хожигдчихж багийнх нь хүртэл бөөн уур. Yon Honda хувцас солих хөрөнд ганцаараа үлддэг. Харин хамтрагч нь ирээд хэдийгээр чамд хэцүү байгаа ч гэсэн хизээ өөрийнхөө багийн тоглогчийг хамгаалж байсан юм бэ. Ингээд байна шүү. Цэнгэлдгээс гарах үед та яагаад тэгсэн бэ? Эсрэг багийнхаа толгойг эргүүлэх гээд үү? Дасгалжуулагч нь тэгж хэлээ юу. Гэтэл тэнд цагдаа нарт очиж ээжийнхээ байрлалын талаар худал мэдээлэл өгөх гэж байна. Ингээд нөгөө сэтгүүлч нь байж байна. Yon Honda очиод чи яасан том нүдтэй. Өнгөрсөн жил давхраа хэлэгсэн. Хямдрлаар л да. Ингэсэн чи маа. За баларсан. Ингээд Yon Honda сэтгүүлчийн бие талдсан гээд цаглагын шийтгэл авч хэсэг хугацаанд тоглохооргүй боллоо. Бас нүдрүү хадгадаг гээд сошиалоор одуулноо. Сошиал дүүрэн түүний талаар сэвэстэй. Менежерүүд нь тэр одоо кино од юм уу? Яагаад ингэж амар сенсацлаад байгаа юм болоо? Түүний сэтгүүлчид талдсан хэлбэр нь их онцгой байсан болохоор тэгсэн баха. Ер нь уурандаа бусдын бие талдах хэлбэрүүдээс хамгийн ховор нь нүд рүү хатгах гэж байдаг юм байлээ. Холбооноос сахилгын арга хэмжээ авсан. Yon Honda тэндээс би угаасаа зодог тайлах гэж байна. Тэр сахилгын шийтгэл энэ төр чинь хэн тамаатай. Одоо зодог тайлвал ямар ч нэр төргүй болно. Тэгэхээр яавч зөв цаг биш. Нэр төрөөр яадгийг. Нэр төртэй байж шоу бизнесийн ертөнцид амьдэрдэг юм штэ. За тэгэхээр бүгдээрээ түүнийг шоу бизнесийн талбар руу гаргаж нэр хүндийг нь цэвэрлэе. Бүгд ажилдаа 3 цаг гэхэд 10 ширхэг хамтын ажиллагааны санал болж ир. Гэт явууллаа. Ингээд Honda-г шоу бизнесийн шугамаар ашиглахар боллоо. Тэгээд нэг санал олох үед тэр нь харин Honda-д таалагдсангүй бололтой гараад явж байна. Буцаа тэр ээжтэй туслахад чинь чамд мөнгө хэрэггүй юм уу? Би тэгээд орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн дасгалжуулагч болох юм уу? Би танд орон гэргүү харагдаад байна уу? Чиний гэртээ гэргүү хамаагүй. Би чамаар дамжуулж мөнгө олохын тулд л үүнийг хийж байна. Та их новшин сонсогдохоор юм ярьж байна шүү. Яагад гэвэл юу гэж? Би бол муу залуу. Муу залуус ийм юм хийж ил амьдэрдэг юм. Хурдан ороод ир. За ингээд зөвшөөрөө бололтой. Орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний дасгалжуулагч болохоор боллоо. Продюсер нь энэ бүсгүй юм байна. Түүнийг бүгдээрээ хөөхнөл гэж дуудсан штэ. Ойлгомжтой. Юу шүү дээ. Ингээд төслийнхөө талаар танилцуулдаг. Тоглож байгаа хүмүүсийг харуулсан чи хэцүүхэн хүмүүс байна. Хөл бөмбөг тоглож чаддаг хүн нэг чалга. Хөөхнөд эндээс. Хэдийгээр тэд тоглоод байгаа мó зодолдоод байгаа мó гэдгийг мэддэхгүй байгаач удалгүй улсаа төлөөлөөд орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнд явах манай тамирчид болох болно. 2 сарын дараа өнгөрт болно. 2 сар гинэ. Хэцүү гэдгийг нь мэдж байгаач. Одоо мэрэгжлийн тамирчин бидэнд авиасаа хандуулж байгаа болохоор айх юм алга. Би авиасаа хандуулаад байгаа мó. Намайг авиасгүйгээд багаас хасаа үсттэй. Эн чин шоу бизнес. Эндээс эерэг төрхийг олоод удалгүй мэрэгжлийн тамирчны карьераа сэргээгээд нэр төртөөгөр зодог тайлах хэрэгтэй. Энэ л бидний зорилго. Оронд нь би зүгээр л мөнгө хандуулчихъя л та. Чамд ямар ч мөнгө байхгүй. Ямар ч мөнгө байхгүй мó. Манай хүн зөвшөөрөхгүйгээд гарлаа. Ингэсэн чи юу вэ? Малигаад ороод ирлээ. Алга ташаад зөвшөөрсөн юм байна. За энэ бол
Өнөөдрөөс биднийг тэмцээнд дасгалжуулагч. Бидний дасгалжуулагч. Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнтэй нэгдэж, та бүхнийг амжилт олоход чаавас болохгүй нэ. Ингээд ууралсан чи тэндээс зогс гэд хөөрхнөө гүгээд ирлээ. Сая жаахан ууралж байгаа царай гаргачлаа. Дахиад ихнээс нэг биччихв. Болил доо. Ямар баримтат кино гэхээрээ зохиолтой байдаг юм бэ? Энэ бүр өгүүлэмжтэй гэд боддоо. Дахиад ганц. Яасан бэ гинэ? Чи намайг загинж байгаа бол яагаад энийгээд байгаа юм бэ? Зүгээр хэлэлтэй. Хоёулаа тийш очиод төрхөө уулзаадах. Ганцхан минут. Ингээд хөнгүү газар дагуулж ядсан. Хөөш. Ингээд бараг зоодох нэ. Инээсээр байгаад хацарны булчаа өвдчлөө. Би дүү чи юм чинь чамтай зүгээр ярэ. Юу? Дүү яахаараа зүгээр ярьдгийг. Аха. За. Бид хоёрт одоо яг юу хэрэгтэй гэж? Имиж. 2 сарын дотор бид юу нь яаж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө гэж бодов? Чадвараараа юу? Үгүй. Харин имижээр. Мэдв. Чи хийм. Жүжигч юм уу? Би зүгээр оюутны зээлдээ дарлуулсан залуу ажилтан. Нэг хүн надад амьдрал бол жүжиг гэж хэлж байсан. Би чамайг тайцнаас буусан үедээ инээгээд бай гэж хэлэхгүй. Гол нь камерын өмнө инээ. За инээ. Инээгээч. Юу? Аха. Инээлдэ. Гүчич. Сэтгцтэй биш үү? Угаасаа галзуу энэ хараад жаахан сэтгцтэй хүн чинь ингээ харагддаг байхгүй юу? Яагаад тэрний үг үнэн сонсогдоод байна? За ингээд сайхан жүжиглээд хүмүүсээ тасгалжуулахар боллоо. Та бүхнийг амжилт гаргаж байгааг харах юм бол миний зүрх дахиад нэг удаа цохилох гээд байна. Хүмүүс гайхаад тэндээс менежер нь алгаа ташил да. За ингээд ирсэн хүмүүсээ шигшиж байгаад тамирчнаа сонгож авахар боллоо. Хөөрхнөөрэд яг үнэндээ би аль хэдийн бүгдийг сонгочихсон. Тэдний өнгөрсөн түүхүүдийг нь судалж байгаад хамгийн өрөвдөлтэй түүхтэй хүмүүсийг нь сонгочихсон юм. Чиний хувьд бол зүгээр бодож байгаа царай гаргаад шийдэж чадахгүй байгаа юм шиг жүжиглэхэд л болно. Тэгээд баахан бэлгэдлийн чанартай гүйлгэж хууралтын шалгалт авлаа. Хинэн ч чадсангүй. Өшөглөг дасгал хийгээд гол хийж байгаа нээгч хүн алга. Ганцхан энэ өгөөл хийж байна. Харин араас нь энэ залуу гарч ирсэн ээ. Баг байхдаа би ээжтэй нэг удаа надад хөл бөмбөг худалдаж авч өгөөч гэж хэлж байсан. Тэгсэн тэр авч өгөхгүй гэсэн. Тэр мөчөөс хойш би бөмбөгний оронд хүмүүсийн өгцгийг өшөглөж дээрэмч болсон юм да. Хөөрхий. Шалгаруулалтын дараа хөөрхнөө энэгээд байна. Манай жүжигт бүх төр байна. Тэр байтугай их сонин залуугийн дүр хүртэл байна. Чи өнөөдрийнхөө имийг уусан биз? Им авах мөнгө байхгүй ингээд галзуураад явж байна да. Дасгалжуулагч чинь хувьд чамд нэг хүн сонгох боломж олгоё. Баярлалаа. Тэр залуу их тажгүй биетэй юм байна. Зүгээр санаа л да. Баярлалаа. Зүгээр санаа тавьсанд. Оройн манай хүн ээжтэйгээ уулзах гээд нэг газар ирж байна. Тэгсээ ээж нь гарч ирж байна. Ээж нь 90 сурвалжлагдаад жаахан өлсөдөл байна. Тэгсэн хэрнээл таргалчихсан байгаа юм биш үү? Чамайг хөл бөмбөгөө болж байгаа гэж сонслоо. Надад ямар ч гэрээ байхгүй. Ядуурцөө. Чич надаас хурдан уруудаж байна шүү. Болил доо. Та надад юу хийж өгсөн? Мөнгөө өрн тараа хийгээд найзынхаа мөнгийг хулгайлаад ээж хүний хувьд энэ зөв үйлдэл юм уу? Битгий уурлаад бай. Чи миний залбирлын хүчинд өдий зэрэгтэй өрсөн шүү. Та бурханд итгэдэггүй штэ. Гэхдээ сүмд явдгийг штэ. Христэд итгэх сүмд явах хоёр чинь өөр. Ингэсэн чи ардаас нэг залуу дагаад байна. Таныг хүн дагаад байна. Зүгээрээ тэр манай талын хүн. Юу хүн юм бэ? Зүгээр тэр сайн хүн байгаамаа. Бас намайг их сайн нууж өгч байгаа. Манай сүмийн хүн. Ингэж авна ш. Тэгэд яваад өглөө. Манай хүн орой ганцаараа жаах юм бодод суун. Маргааш нь хөөрхнөө. Бомсуу гэдэг хүн өчигдөр багаасаа гарсан. Тэр хүн чин гоё түүхтэй гэвэзтэй. Чи яагаад болиулаагүй? Гэтэл менежер. Бид хэнийг ч албадаж өөнийг хийлгэхгүй. Энэ бол сайн дурын зүйл. Бидний өнөөдрийн ажил бол түүнийг ятгах буцааж авчрах. Би юу хийх ёстой юм? Тэгсээ хөөрхнөө түүх хүрнж байна. Бомсуу гэр оронгүй төрчээ. Хамаатнуудаараа амьдарч барилга дээр ажилдаг байж. Түүний мөрөөдөл нь жижигчсэн байртай болох. Нэг л өдөр золгүй явдал болж тэр бэртээд ажиллаа хийх чадваргүй болсон байна. Өөрийнхөө цуглуулж байсан хідэн төгрөгийг эмчилгээнийхэн зардал зориулаад дуусчээ. Бүрэн идэгрэх найдваргүй болоод мөнгөчгүй болоод гудамжинд амьдарч эхэлсэн юм байна. Гэтэл танхаа этгээдүүд түүний бие талдаж хүнд гэмтээжээ. Ямар ч найдваргүй болцоход байж байтал харин нэг өдөр энэ бүсгүй түүн дээр ирсэн байна. Тэгээд шарханд нь тос төрхөж өгөөд халамжилжээ. Жаахан сэтгцийн эмгэгтэй хэдийч сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан юм. Тэгээд энэ хоёр амьдрахаар болсон юм байна. Тэгээд сайхан хоолоо хуваагаад идэх гэтэл эмэгтэй өгдөггүй. Эмэгтэй хоолоо хувааж идэх дургуун байна. Бомсоо өөрөө гудамжинд сэтгүүл зарж амжиргаагаа залгуулдаг юм байна. Сэтгүүл аваарай. Сэтгүүл. Ямар амар орилдог юм бэ? Хүмүүс үргэлээ штэ. Чи энд зогссноос хойш нэг сэтгүүл зарсангүй. Цаанаас нь хөөрхнө. Жүжээдэг. Найр. Ингээд байна. Та яагаад хөл бөмбөгөө болчихсон юм бэ? Миний түрээс 20,000-аар нэмэгдчихсэн. Хэрвээ тийм юм бол би танд 20,000 вон өгчээ л дөө. Чи намайг гуйлагчин гэж бодоо юу? Сэтгүүл аваарай. Ууртай юм аа. Тэгээд хамт өндөгтөд алах хэллээ. Миний эхнэр энэ талханд их дуртай. Энгийн үед юу ч ярьдгүй хэрнээ. Энийг идэхээр амттай гэдэг үг хэлдэг юм. Хөөрхнөө ирээд тэгвэл
бид очиод таны их нартай хамт өндөгтэй талхыг идэж байгаа бичлэгийг хий. Тэгээд яриа авъя. Гэхдээ тэр ярьдаггүй маа. Тэгээд яваад очлоо. Тэгсэн чинь эхнэр нэг талхаа гаргаж ирээд манай хондайд өгч байна. Тэгснэ. Хөл бөмбөгчин царайлаг ингэж явна штт. Нөхөр нь жаахан хардаад явчлаа. Огт хоолоо хуваадаггүй. Бас ярьдаггүй эхнэр нь гинт царайлаг хөл бөмбөгчин гинөө. Би хөл бөмбөгчөнд дуртай. Нөхөр нь хөл бөмбөгчин болохгүй нь бол та. Манай хүн бууцаад ирлээ. Нааша өг гэснэ тэр үгээр дэвж өгч байна. Манай хондой руу хялалцаад л явж өгч байна. Гү би яаси. Зүгээр л өндөгтэй талах идсэн штэ. Тэгсэн дэндээс манай хөөрхнөө лайк гоцолгож байна. Лайка гаргаад текснээ солиод хөөрхнөө өөдөөс нь бас сольж байна. Тэгсэн чинь нөгөө ууртай нөхөр очиод багийнхаа өвөг гимтэжлээ. Шууд имлэг рүү. Зүгээрээ. Энэ чиний буруу биш шүү дээ. Тэгээд хиний буруу юм? Чиний буруу юм байна л та. Яс нуугарчжээ. Миний яс сарын дотор л идэгчгэн. Намайг битгий хасааж тэгхүү. Ингээд түүхээ ярьж өгч байна. Би бүхний хоройд байхдаа мөнгөөр зүгээр л тоглодог байсан юм. Гэр бүлээ дарамталж зовоодог байсан. Харин нэг л өдөр би хөрөнгө алдах нь байтугай бүр гимт хэрэгтэн болж хувирсан юм. Тэгээд би юучгүй болж гудамжинд гарсан. 5 жил дараалж гудамжинд амьдраад харин нэг өдөр эрүүл мэнд мань муудсан юм. Би өөхөх шахсан. Тэр мөчөөс хойш би нэгч тусал арх амсаагүй. Энэ тэмцээнд орж байгаа шалтгаан маань гэр бүлийнхэн маань намайг хараад өөрчлөгдсөн гэдгийг минь хараасаа. Би тэдэндээ дараа болохгүй гэдгийг л мэдээсэй гэж хүссэн юм. Ингэж байна шүү. Тэгээд манай багийнхан хуралдлаа. Хөөрхнөө. Гимтлийг нь том зүйл биш гэж үзээд түүнийг багтаа үлдээ илтээ. Гимтлийг том зүйл биш гэж үзэн гэв. Чи хөл бөмбөг үнэхээр муу мэддэг юм байна. Гэхдээ тэр манай багийн гол хийж чаддаг ганц хүн байсан юм. Уул нь өшгөлж чаддаг нэг залуу байсан. Даанч ерөөсөө ирэхгүй байгаа. Ингэж байна шүү. Ингээд нөгөө залууг нь багтаа авах гэд яваад очлоо. Сэтгүүл аваарай. Сэтгүүл. Чи яагаад дуурахгүй байгаа юм бэ? Сэтгүүл авах чинь дууга зогсож болдго юм уу? Орилох ёстой байдаг юм биш үү? Таныг хажууд байгаад ахаар нэг сэтгүүл зарч чадахгүй юм шиг санагдаад байх юм. Чи ноён Кимийн байрал дээр тоглож болох уу? Тэгье гэд зөвшөөрчлөө. Амархан байлаа шүү. Хөөрхнөө цүнхэнд нь байгаа юмыг харсан чинь гялснууга цаашаа явчлаа. Хүн хайгаад байгаа бололтой шүү. Маргааш харин бэлтгэл дээр байдаггүй. Тэр угаасаа эрен гэдэг хэрнээ огт ирдэггүй маа. Тэр нэг хүн хайж явах шиг байсан. Гэтэл менежер түүхийг нь ярьж өгдөг. Аав ээж нь галд өртөөд ганцаараа үлдсэн юм байна. Асрамжийн газар дээрлэхүүлж байх үед нь нэг охин түүнд их сайн хандсан юм байна. Тэр мөчөөс хойш тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой болчихж манай хүн ажил хийж мөнгө олоод одоо чи үйлдвэрт ажилгүйгээр сургуультай сурч болохоор боллоо. Тэгвэл би энэ сарын бонус авчихад гарыг заяа. Ингээд л яг сарын сүүлээр осол гараад охин ор сураггүй алга болчихж цогцыг нь огт олоогүй учраас манай залуу одоо болтол түүнийг амьд гэж итгэдэг юм байна. Тэм учраас эрен сурвалжилж байна гэсэн бичиг наагаад яваад байдаг юм байна. 2 цагта зарыг нь авч ураад манай хүнд анхааруулж байна. Одоо энэ балаа юма бойл мэдөө. Манай харин цаанаас нь хараад байж байна. Дасгалжуулагч нэрээд чи тэр камерыг хартаа. Энэ камеруудаар чи Солонгосын бүх телевизээр гарна. Хүн болгон чамайг харна. Хэрвээ чи түүнийг хайж байгаа бол энэ тэмцээнд ор. Тэгэх юм бол тэр чин чамайг үзэж чадах чинь билүү? Гэсэн чи харин зөвшөөрлөө. Кросс ингээд багтаага нэгдлээ. Бүгд сүйд болж байна шүү. Нөгөө бөмбөгтэй ярддаг залуу ирээд тэрч аваад байна. Тэгсэн ноён Ким тэндээс таяг тулчихсан ирж байна. Бөмбөгтэй ярддаг залуу очоод тэрээд авлаа. За ингээд бэлтгэлдээ. Манайхан өмнөхөөс арай дээр дэцгэж байна шүү. Бөмбөг эзэмшилт, шахалт, цохилт гэд бүгдийг нь зааж өгч байна. Бүдүүкэ харин цохихгүй зүгээр өнхрүүлчлээ. Наадхаа цохилтоо. Нөгөө инсүү харин цохисон чинь оруулаад байна шүү. Сайхан цохиж байна. Дасгалжуулагч нь пас өгөөд цогүүлсэн чи харин болдоггүй. Тэгэхээр явж байгаа бөмбөгийг цохиж чаддаггүй байх нэ. Тэгээд нөгөөдүүлээ дагуулад гүйлээ. Бүгд голоос нь унаад өглөө. Хөөрхнөө ирээд жаахан цагнаад өг. Жаахан цагнаж үзүүлэх хэрэгтэй байна. Та нар энд эрхлэх гэж ирээ юу? Ингэж хөл бөмбөг тоглолтг юм уу? Та нарын биеийн төвчээр сэтгэл зүй бүгд хог байна. Болсон уу? Өшөө. Гэсэн чи нөгөөдүүл нь энэгээд унлаа. Тэгс нөгөө ууртай багийн босч ирээд. Чи тийм мундаг юм бол бид нартай 5-1 хин төрүүлж 5 гол хийснээ нь хожино. Чи барах уу? Гэсэн чи дасгалжуулагч урилгыг нь хүлээж авлаа. Шууд 5-1 Хондой бол ёстой будаа болгоно штт. Нөгөө ууртай нөхрийг бол бүр тултал нь урлууллаа. Бүгдийг нам хураад маа. Дахиад хуураад маа. Ямар байна аа? Тийм ийм л байна. Энэ бол би болон та нарын хоорондын ялгаа мэдөө. Ингэснэ энэгээд унлаа. Тэр үед Бүдүүкагийн охин ирж байна. Аваа, би тэр ахыг тань штэ. Чи яаж таньдгээ? Нүдрөө хатгаж унгаадаг гэд хаасайгүй бичлэг нь байдэ гэж байна шүү. Тэгээд тэр охиноос ярилцлага авлаа. Би 13-тай онц сурдаг. Аав нь ямархуу хүн бэ? Манай аав яг л тэнийг юм шиг
сайхан сэтгэлтэй хөө. Өөрийг нь залилсан хүнийг хүртэл өрөвдөд хоол авч өгж байгаад алдчихсан. Ээж энээс нь болоод ааваас салсан. Аав намайг харах гэж дандаа сургууль дээр ирдэг байсан. Ээж харин Австрали хүнтэй суугаад тэгэд бид удахгүй Австрали явах гэж байгаа. Ингэж байна шүү. Чиний мөрөөдөл юу вэ? Би зуны амралтаараа аавтайгаа хамт амьдрах мөрөөдөлтэй. Ээж чинь чамайг амьдрахыг зөвшөөрдөггүй мө? Үгүй. Аавд гэр байхгүй. Тэгвэл хэрвээ гэр байх юм бол чи амьдрч болох юм уу? Тийм гэр байгаа мó? Байлгаж болно. Ингээд хондой руу харж байна. Нөгөөдх нь зарим гэдэд. Чэйдхөө горд мэдөө. Ит чадж байгаа дээрээ. Юу? Бид тэгэж болно гэж юу? Болно. Зүгээр л миний гэр жаахан жижигхэн баг шүү. Ингээд гэртээ амьдрууллаа. Цаана нарийн менежерт муу мэдээ ирв бололтой. Нэг тийш очиод уулзлаа. Тэнцээ 2 сарын дараа шүү дээ. Одоо санхүүжилтэд татна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингээд оронгүй чууд муухай үнэртэй. Хэцүү хүмүүс. Манайх ч бас нэр хүндээ бодоод эрсдэлтэй юм хийхгүй байхаар шийдсэн. Ингээх үед менежер босч ирээд ер нь арх уудаг хүмүүсэл муухай үнэртэй байдгийг, тэмцэж байгаа хүмүүст бол амьдралын үнэрл байдгийг. Та ч бас дампуураад гудамжинд гарвал яах вэ? Хэн нэг хүн танд тусалвал гоё үсттэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ найзуудтайгаа хамт. Гэхдээ бодвол тань шиг хүнд найз байхгүй л байлгүй те. Гэж тавлчаад явдаг лөө. Ингээд Будука охинтойгоо Хондайгийн байшинд хэсэг амьдралаа. Аав, нөгөө нүдрүү хатгадаг ах хаана амьдарч байгаа юм бэ? Гэсэн чинь нөгөө ууртай нөхрөнд амьдрахаар болсон юм байна. Хөл бөмбөгт дуртай их харин манай хүнд ихсэн хандаж байна. Та надаас өөр хөл бөмбөгч мэдэх үү? Кристиан Роналдо, Месси. Өөх, та мэддэгий байж штэ. Тэгвэл та Балотелли гэж мэдэх үү? Муу залуу, муухай царайтай. Надад таалагддаг. Нээр нь сайн мэдэж байна шүү. Хөл бөмбөгийн улаан фэн юм байна. Тэгэхээр та Премьер Лигийг их үздэг юм байна. Манайхан маргааш нь өөр өрсөлдөгчтэй тоглож үзэхээр явдаг. Ямар хүмүүс байгаа юм болоо? Мэргэжлийн хүмүүс юм болов? Тийм баха. Бидний бэлтгэлийг хангана гэсэн. Гэтэл хөөхи. Ингээд баахан хүүхдүүдтэй тоглохоор боллоо. Нөгөөдөлдөө нялга ахуулна штт. Тоглолтын голоор. Та нар ялахыг хүсэхгүй байна уу? Хүүхдүүдэд хожигдно гэж юу? Бардам занчаа хайччихав. 1 2 3. Ялалт урагшаа гин шүү мэдүү. 1 2 3. Ялалт урагшаа. Ялалт урагшаа. Дайраад хөөхи. Хөөхнөө тэндээс биширсэн байдалтай харж байна. Жижиглэл чинь сайжирч байна шүү. Тэгсэн манайхан гол хийж байна. Анхны гол гоё байла. Тэндээс хоошоогоо бол ер нь гол хийгээд явчлаа. Манай Ким өвөө охиныхон гэрийн үүдэнд хүүхдийн жих болон жим савчаа тавьчиж. Манай Будука харин охинтойгоо сайхан амьдарч байна. Манай ууртай залуу бас 1 гол хийж үзлээ. Тэгснэ дасгалжуулагчаа дуурайж байна. Харин манай Хондай эгчтэй хөл бөмбөгийн өмсгөл бэлгэлдэг. Эгч чинь шууд өмсгöd байна. Эгч энд биш. Манай хэд сайжирч байна. Будука маань нүрээрээ гол хийжлээ. Голын баяраа тэмдэглэж байх үед хамраас нь цус гарч байна. Маргааш нь хөөрхнөө оффистоо зүүдлээд орилоод босоод ирлээ. Хөө яасан бэ? Би сая манай киноны үзэлт огцом өндөр байна гэж зүүдлээ. Даанч намайг гоё зүүдлэхээр дандаа нэг муу юм болоод идэм аа. Ингэсэн чи менежер нь санхүүжилт зогссон гэж байна. Юу? Би бүхнээ дэнчин тавиад энийг хийж байгааг мэдхүү. Ингэсэн чи Хондай ороод ирлээ. Юу болоод байгаа юм бэ? Бидний санхүүжилт зогссон. Хөөхи. Яг хэд хэрэгтэй байгаа? Одоо 30 сая байж бид тэмцээний зардлаа олно. Одоо тэгээд яг хэд байгаа? Үннээ хэлээдэх. Одоо их баг гэж хэд юм бэ? Тэг юм уу? Үгүй тэг биш. Бүр хасахтай байгаа. Чаавас. Хондай тэндээс. Энэ бүгд заллан байжээ. Тэгээд намайг заллах гэж оруулж ирээ юу? Хөөхнөө тэндээс. Заллан гинэ. Өөртөө хохирдог заллагч байдаг юм уу? Байз. Энэ бүгд миний буруу. Би санхүүжилт олно. Тэр үед манай Хондайгийн уц дуурч байна. Ээж нь баригдчихжээ. Ээж нь нэг хөөхөнд итгэсэн чинь намайг бариад өгчдөг байж шít. Ингэж байна шүү. Ээж, таны хувьд өр хүүхэд ер нь хээтэд байдаг юм бэ? Ээжүүд чинь хүүхдүүдээ нэгт тавьдаг үсттэй. Зарим ээжүүд 2 3 тавьдаг штэ. Тэгвэл би 2-т байх нэ. Одоо би мөнгөгүй, ажилгүй, гэмт хэрэг хийдэг юм уу? Тэгэж яаж болдгийм бэ? Тэгээд та юу хийгээд байгаа юм бэ? Гэд уурлаа. Оройн гунигтай харж байтал хідэн танхаа бацаанууд эгчээс нь хөл бөмбөгийн өмсгөлийг нь дээрэмдэх гэж байна. Манай хүн явж очоод тэрээд унгажлаа. Нөгөөдөл нь босч ирээд манай хүнийг цохиод авч байна. Яац өдөр вэ? Сүүлийн боломж чинь шүү. Явцгаа. Үгүй бол би холиод өгөн шүү. Энэнд миксер авчираад өгчөөж холин идэргээд нь штт. Ингэснээ үзэж тарлаа. Манай хүн бацаануудыг бүгдийг нь гөвчлөө. Маргааш нөгөө зэвүүн сэтгүүлж. Ердөө 2 сарын дотор сурвалжлагч руу халдаж байсан хөл бөмбөгчин Ян Хандай дахин нэг хэрэгт холбогдлоо. Энэ удаа согтуу явж байгаад
ахлах сургуулийн сурагчдыг зодсон байна. Гэхдээ энэ удаа тэдний нүд рүү хатгаагүй байна. Менежерийн багийнхан энэ нөхрийг хас түүнтэй гэрээгээ цуцал гэж шууд хайж байна. Цагдаагийн хэлцээр Ким ах ирчихсэн. Би түүнийг сайн мэднэ. Тим юм хийх залуу биш шүү дээ. Та дахиад сайн харал та. Тэр хүүхдүүд сэтгцийн өвчтэй эмэгтэйг дээрлэхэж байсан гэсэн. Гэхдээ тэр эмэгтэй чинь ярьж чадахгүй байж штэ. Гэрчилж чадахгүй байна. Хэрвээ Хондайг ярих юм бол тэр ярина. Хондайгийн хажууд ярьдгийг. Мөрдөгчийг өөр газар явж байхад нь менежер Хондай өөрөө бас цохиулсан бидтэй. Мотор цохиулсан гэсэн штт. Гэт мөрдөгчийг хоргоогоод байна. 0 тарин бүдүүка. Чи юунда хараад байгаа юм бэ? Ян Хондай. Энэ ямар Ян Хондай юм уу? Гадаа гарахт нь бас сууж байхад нь дахиад инсүү бас хүрээдэрлээ. Тэр үед нь хөөрхнөө ирээд Ян Хондай гэсэн чинь Ян Хондай галзуурх нэ. Гэх үед өөдөөс нь Хондайгийн багийн гишүү орж ирээд сайн байна уу? Би Ян Хондайгийн хэрэгээр гэсэн чинь буу гаргаж ирээд би алчхан шүү гэд яг буудах нэ. Залуу хөөрхнөөтэй жаахан ярилцдаг. Хондай яагаад болохгүй байгааг сайн мэдэхгүй маа. Гэхдээ тэр бол манай аваагаас хамгийн сайн бэлтгэл хийдэг нь байсан. Тэр хамгийн хичээнгүй нь байсан. Тэр хичээл зүтгэл авьяасыг ялна гэж итгэдэг болохоор тэр үед паки араас гүйсэн. Данж амьдрал түүнд арай л хатуу хандаад байна да. Ингэж байна шүү. Ингээд хөөрхнөө мөрдөгчийг аваад нөгөө их чиг нь аваад хэргийн газар дахиад ирлээ. Савлуур руу зааж байна. Энэ дээр та завлж байсан уу? За тэгсэн чинь их чин харин тэр гэдэг. Гэрэлтэй цонх руу зааж байна. Тэгснэ утас ингэж байна шүү. Юу? Тэр цонхноос утсаараа бичлэг хийсэн юм уу? Ингээд очиод үзсэн чинь нээрэн бичлэг байж байна. Хөөрхнөө найруулгынхаа чадварыг ашиглаад тэр дор нэг юм хийлээ. Намайг Ян Хондай гэдгээ өнөөдрөөс та нарын дасгалжуулагч болно. Гэт манай хүний дасгалжуулж байгаа гой бичлэгүүд гарч байна. Бас өөрийнхөө байранд хүн амьдруулад өөрөө өөр айлд байсан гэдгийг нь харуулна. Эгчтэй хөл бөмбөгийн өмсгөл бэлгэлтэл танхаа хүүхдүүд сэтгцийн өвчтэй эмэгтэйг дээрлэхэд өмсгөлийг нь дээремдэж байсан юм байна. Гэт нөгөө бичлэгээ харууллаа. Хондай тэндээс очиод эгчийг аварч байгааг нь харуулдаг. Бичлэг тэр дороо вайрал боллоо. Хондайгийн нэр хүнд сугслоо. Нөгөө эйжентийн компани нь Хондайтай дахиад гэрээ байгуул. Хурдан мэдээгээр хохирогчийн талынхан бид гомдлоо татсан. Манай хүүхдүүдийн буруу байсан юм байлээ. Өчигдөр гарсан Ян Хондай хөл бөмбөгчийн талаарх бичлэг сошиал орчныг шуугуулад байна. Тэр гемт хэрэгтэн биш харин бидний баатар байсан юм байна. UFC-гийн дасгалжуулагч. Хэрвээ тэр тулааны спорт руу орох юм бол бид хүлээж авахд бэлэн байна. Ян Хондай нэг англи нөхөр. Би Хондайгийн хөдөлгөөнийг видео тоглоомд оруулахыг хүсэж байна. Манай эдийн төсөлд бас ивент итгэгчид орж ирж байна. Нэг өдрийн дотор л 5 сая воны санхүүжилт туссан. Ингээд хаана ялалт байгуулж байна. Тэгээд бөөндөө Хондай дээр яваад очлоо. Гүчи энэ мухрын өрөөнд хаанаас ийм гоё хоол олоод идээд сууж байдаг юм бэ? Холли брендийн кимчи жигээ гэж мэдхүү. Гахаа хүзүүний мах, мэрэгжлийн тогоо чинжоор, жинхэнэ солонгос кимчитэй. 15-аас 20 минутын дотор л кимчи жигээ бэлэн. Гоё өнөө. Наадах чи мэдээ шинэ хоолноос чанаргүй л байж таарна штт. Бие бодоо чи гүн хөлдөөх арга гэж мэдхүү. Хасах 35 градуст гүн хөлдөөгөөд ямар ч өөрчлөлт муудах юм байхгүйгээр хадгалчихж байгаа штт. Идэхгүй байвал та нар өөрсдөө аваад идээд үзээрэй. Бүх дэлгүүрүүдээр зарагдж байгаа. Тэгээд эйжентийн компанитайгаа очиод уулзлаа. Юу? Ширэнгэн хуулиар амьдр гэж юу? Шинэ гэрээ хийх юм уу? Тийм ээ. Нэслэг нь манай тэмцээнтэй давхцаад биш. Тэгвэл тэмцээнэ болчих. Юу? Би хэлсэн дээ. Зөвхөн нэр хүнд олох гэж тийшээ орж байгаа гэж. Одоо аль хэдийн нэр хүндтэй болчлоо. Одоо хаяад жинхэнэ гэрээ хий. Угаасаа тэр чин зүгээр л хандив босгох тэмцээ. Дэлхийн аврах садах юм байхгүй. Бид бүх бэлтгэлээ хийж гисэн шүү дээ. Тэр хамаагүй. Сайн нэрч бай, муу нэрч бай. Дорхноо замхраад алга болдг юм. Энэ мөчийг чи алдаж болохгүй. Ингээд гэрээ өгч байна. Маргааш нь манай хүн жаахангүй нэгтэй сууж байна. Хөөрхнөө. За тэгээд эйжент чинь юу гэж байна да? Мэдхгүй. Надад талархахгүй байна уу? Чи яасан? Бэлэг авмаар байгаа юм уу? Нүүрний ком авмаар байна уу? Үгүй ээ. Би хооллыгийн ком авмаар байна. За. Ингээд босоод хүмүүсээ дасгалжуулж гарлаа. Тэгснэ. Би та нартай хамт тэмцээнд явж чадхааргүй болсон. Юу? Бид яасан юм бэ? Биднээс болоо юу? Үгүй ээ. Би тэнд байлаа гэд нэг хэрэггүй шүү дээ. Та тэгээд яах гэж байгаа юм бэ? Би ширэнгэн ойн дүрмээр гөрүүл барина. За тэр яах вэ? Наадах чинь биднийг орхиж байна штт. Юу н ойлгомжгүй байгаа юм. Ингээд уур таваагийг хэлж байна. Тэгээд яваад өглөө хөөрхнөө дагаад болдоггүй. Яасан бэ? Ээжээсээ болоод ингэж байгаа юм уу? Яасан сайн хүү вэ? Одоо их өөдгөө амтэн шиг зан гаргаж байгаагаа мэдж байна уу? Энэ хүмүүсийг ашиглаж мөнгө олж байгаа чинь бүр өөдгөө эцтэй. Нэгэнд хоёулаа өөдгөө амтд юм чинь холхон л байцгаая. Гэчихэд яваад өглөө. Хөөрхнөө мань гамтчлоо. Жаахан уйлаад үлдлээ. Манай эд дасгалжуулагч болоод бороонд яахаа мэдэхгүй сууцгааж байна. Манай хүн харин тэнд эйжентүүдтэйгээ хамт тэнд очиод
ямар хоол идэцгээх вэ гэдэг хуралд оролцож байна. Бас манай хүн ээжигээ гаргаад авцсан байна. Ээж нь хүүдээ хоол иж өгч байдаг. Тэгсэн хоол нь амтгүй, дээрээс нь халуун ногоотой хоол байна шүү. Яагаад ийм хоол хийдсэн бэ? Чамд юм ойлгуулах гээдэ. Баярлалаа. Би мөнгө ч өгнө. Би хоол явах гэж байгаа. Намайг хинч танихгүй газар очиод бүхнийг шинээр хэлнэ. Ингэж байна шүү. Тэгэд явхаас өмнө хүүгийнхээ тоглолтыг үзьгээд хөл бөмбөгийн бичлэг үзээд баярлаад байна. Тэгснэ. Айлын хүүхдүүд аав ээжийнхаа үгийг дагаад байдаг да. Чи бол яг эсрэгээр нь хийгээд л өдий хөрсөндөө. Хөл бөмбөгөө орхиод ширэнгэн ойд гүрүүлвэрч мөнгө олж амьдар. Ингэж байна. Манай хүн өөрийнхөө тоглож байгаа зургийг хартал үнэхээр аз жаргалтай харагдаж байна шүү. За ингээд манайхан өнгөр рүү явцгаалаа. Энэ хэд маань очиод баллаж тавихаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явчаа. Шинэ өнгө орж байгаа юм чинь манайхан саба дарвал гоё те. Хэлээд өгвэ. Саба дарахгүй л бүтэн жил үзсэн байж шít. Одоо л цаг нь шүү дээ. Саба дарцгаая. Саба дарцсан манай царайлгууд харин лайка дараарай. Яагаад чим хоосон санагдаад байх юм аа? Би одоо л дасгалжуулагч хүн гэдэг ямар чухлыг мэдэрлээ. Тэр муу хүүтэн сэтгэлтэй золиг биднийг орхисон. Би ч бас хүүтэн сэтгэл гаргаад түүнийг орхино. Ингээд хажууд тийш харснаа. Сайхан амарсноо. Та гоё харагдаж шүү. Ингэсэн чи манай хүн ирчихжээ. Бүгд бөөн баяр. Тэр ямар гоё хувцлаа вэ? Амсын хөртлөгөө онцтойгоо зөгцөж байна. Ингэсэн чи эйжент рүүгээ муу залуус шиг амьдарцгаая. Ингээд мессеж явуулчихж. За ингээд өнгөрт ирцгэлээ. Орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн тэмцээн зөвүүн болж байна шүү. Тэмцээнд оролцож байгаа гаруудыг хартал. Орон гэргүүгийнх шин жалгаа. Нийл булчин шүрмэс. Манайхан бүгд шок. За юунд найдах юм бэ? Бөмбөгөнд оногдлоо гэд та нар өгчихгүй. Гэсэн чи нэг нөхөр бөмбөгөнд оногдоод дамнуурган дээр хэвтээд гараад явчлаа. Өө хөөрхи. Манай эдийн ихний тэмцээн Коста-Рикогийн багтай. Нөгөөдөл нь огцом илүү юм аа. Манайхныг ууж идэж байна. 6-0-оор ихний хагас дуусчлаа. Менежер. Битгий санаа зовоо. Нөгөө багийнхан нэрвдэд эхэлсэн. Одоо бид нартай тоглохоос айж байгаа гэснэ. Ингээд өөрийнхөө хэлсэн үгэнд итгэдэггүй. Дасгалжуулагч нь нэлээд бодож байгаад. Тэгэхээр гэсэн чин камер бэлэн байдалд орлоо. Миний дүгнэлтээр ингээх үед хөөрхнөө гяс бичиж авч байна. Тэд бидний бодсноос илүү хүчтэй юм байна гэд чимэг үйлчлээ. Тэгээд л болоо. Тийм л байна. Биднээс хүчтэй юм байна. Өөдөш. Хоош. Чи одоо дасгалжуулагч юм уу юу юм? Саяны үгийг чинь би чилчиж чадсан штт. Ингээд хөөрхнөө агсраад унлаа. Гү тэгвэл чи дасгалжуулалтаа. Хэн болохгүй гэдэг. Хөөрхнөө бүр уурлаад зодох гээд унлаа. Манай бүдүүка ярилцлага өгöd. Бусад улсууд орон гэргүй хүмүүстэй улсаас хоол өгдөг юм шиг байх ээ. Ингээд 2 дугаар хагас боллоо. Манайхан гарч ирж нэмж давтуулаад 12-0-оор дуусгаалаа. Тоглолтын дараа явж байсан чинь Японы багийнхан дотор манай инсүүний алуугалсан найз бүсгүйтэй адилхан бүсгүй байж байна. Манайхан яг явах гэтэл инсүүн байдаггүй. Тэгсэн тэнд Японы багийнхантай нэг нөхөр үзэж байна шүү. Ингээс яваад очисон чинь манай инсүүн тэнд зодтолдож байна. Хөөрхнөө очиод уучлаарай. Буруу ойлголцол гарсан байна. Гэсэн чи хондоо тэнд. Хэн чамайг зодсон? Хин бэ али? Байз. Чи өөрөө зодоод байна штэ. Чи юм уу? Али наашир. Хөөрхнөө тэнд. Тэр бол манай багийн хүн биш ээ. Энүүгээр өнгөрч яваа зүгээр нэг тэнэг. Оройн харин манайхан хуралдаж байна. Бид ямар ч гоё контент хийсэн бай. Хэрвээ нэг ч ялахгүй бол ямар ч удахгүй шүү дээ. Хин ялагдсан баримтат кино үзэх дуртай байх юм бэ? Чи өөрөө тамирчтай сонгохдоо чадварыг нь биш түүхийг нь хард сонгосон гэвэстэй. Би байсан бол ядаж хөлийг нь харах байсан. Хин чамайг дэлхийн аваргад ялаадах гэдэг юм бэ? Ядаж ганцхан ялалт байхтал болно. Манайхаа харин тэнд бүжгийн тулаан хийж байгаад ууртай залуу маань гараа гэмтэжлээ. Санаа зовлтгүй. Чиний буруу биш шүү дээ. Тэр өөрөө бүжгэлж байгаад өөрийнхөө гарыг гэмтээсэн штэ. Тэгвэл чиний буруу л байж штэ. Манай хөөрхнөө зохион байгуулагчдтай уулзаад уучлаарай. Тамирчид нь гэмтсэн багт өөр тамирчид нөхөж өгч болох болов? Гэсэн чи болно гэд 2 тоглогч өгч байна. Хөөрхнөө ирээд дөрмийн дагуу тоглогч гэмтсэн эсвэл дутуу бол нөхөж авч болно гинэ. Би тэгээд 2 тамирч авчлаа. Тэд Бразил. Йоо. Гэсэн чи 2 амар нөхөр ирж байна шүү. Нөгөө 2 нь ёстой буудаа болгож хоорондоо дамжуулж байгаад л гол хийгээд байна. 8-3-аар хожичлоо. Үзэгчд бөөн уур. Манай хэд хоцсон хэрнээ үзэн ядагдаад бууцгаалаа. Хондоо тэнд. Хэрвээ хожил чухал бол бразилчуудыг тоглуулъя. Хэрвээ үнц нь болоод дурсамж чухал бол өөрсдөө тоглоё. Миний хувьд хожил бол зүгээр л тоо. Харин зориг, үнц нь, дурсамж бол алга болдоггүй юм. Та хэд өөрсдөө шийдтээ. Саяныхыг бичсэн үү? Үгүй. Манайхан бөөндөө би дурсамж бүтэнэгээд урам ороод тоглоцгоолоо. Тоглолтын өмнө инсуу чи цогцоход битгий айгаад бай. Дахиад үргэлжлүүлээд тэнц. Мэдвэ? Бүгд сонс. Унах юм бол ганцаараа битгий уун. Аваад уун. Удаашрах юм бол ганцаараа битгий. Хамт удаашир. За урагшаа. Тайлбарлагч. Солонгосын багийнхан энэ удаа өөрсдийн тамирчдаар бага бүрдүүлсэн байна. Ингээд тэд Германы эсрэг хамгийн рейтинг өндөртэй багтай үзэхэр болж байна.
Ингээд тоглолт эхэллээ. Мэдээж манайхан нухуулж байна. Гэхдээ нилээн тэмцээд байна. Ганц нэг цохиж үзээд. Гэхдээ гол байдаггүй. 2-0. Ганц нэг довтлохнуудэ гэтэл хаалгач нь барьж аваад болдоггүй. Буцаагаад нөгөөдүүл нь харин 3-0. Нэг талын л тоглолт болоод байна да. Манайхан харин тэнд тэмцээд ил байна. 4-0. Тэд одоо бууж өгмөр юм аа. Зарим нь гэмтчихсэн байх юм шиг байх ээ. Гэхдээ тэд тэмцсээр байна. Уул нь тэдний сэлгээнд бразилчууд байгаа шүү дээ. Гэтэл наагур нь манай уур тавааги. Тэгээд ороод алалцлаа. Айлынх нь нэг хүчтэй цогох үед хаалгач нь гэмтчихдэг. Бид сэлгэх хэрэгтэй. Гэтэл би лав сэлгэхгүй шүү. Намайг хайртай бүсгүй маань зурагтаар харах ёстой. Миний охин бас намайг харж байгаа. Би бас байж юм арал байна. Миний эхнэр хөл бомбогч нь дуртай. Би тоглоно. Хаалгач харин суу гэтэл. Би зүгээрээ гэсэн ч юм ба. Яй! Хаалгач харин Ким өвөөгөр солиод тоглолоо. Ким өвөө зүгээр болсон гэд бөөн баяр. Бас би гэрийнхэндээ харагдмаар л байна. Тэгээд хондай. За бүгд нааша. Энэ ирчээрээ талбай дээр тэдэнд юу чадхаа харуулъя. Хожоод шагнал байхгүй. Гэхдээ зүгээр үү? Зүгээрээ. Тэгвэл сөхөрж унж байсан ч би сэлгээ оруулахгүй. Зүгээр үү? Зүгээрээ. 1 2 3 Солонгос урагшаа тайлбарлагч тэнд. Харда солонгосчууд гимтэд дуусгасан ч илүү ирч хүчтэй эргэж ирж байна. Ингээд манай хэд үргэлжлүүлээд нухууллаа. 5-0. Энэ сүг дасгалжуулагч нь дуудаад нэг үсний тогтоогч хийж өгнө. Найз чинь өгсөн юм аа. Гэсэн чинь нөгөө Япон охин дэмжих гээд ирчихсэн байна. Тэгээд үзэж гарлаа. Үзэгчид солонгосын багийг бөөндөө дэмжиж байна шүү. Хожигдож байгаа ч гэсэн бууж өгөхгүй байгааг нь үнэлээд байна. Тэгээд манайхан яг цаг дуусгаас өмнө сүүлийн довтлогоогоо хийдэг. Гарах гэтэл гуруула хүнтэй байна. Нэг рүү нөгөөд буцаагаад хаалгач руу авлаа. Тэр үед энсүүгийн хамгаалагч бөмбөг дагаад хойшилчлоо. Энсүү сул. Энсүү рүү шууд холын дамжуулалт өглөө. Ирсэн бөмбөгийг нь энсүү гүйж байгаад агаар дээр цохиод анхны гол. Цаг дууслаа. 5-1-ээр хожигдлоо. Гэхдээ яг л хоцсон юм шиг баярлж байна шүү. Үзэгчд бас баярлаад байна. Тэд германчуудын хаалганд гол хийж чадлаа. Ингээд манайхан үргэлжлүүлэн хожигдсоор нэг хожил 10 хожигдолтой тэмцээнэ дуусгадаг. Манай эдэд харин шилдэг зүтгэлтэй баг гэсэн шагнал гардуулж өгдөг. Тэр тэмцээний хамгийн хайр татсан баг нь Солонгосын баг болсон юм байна. Ингээд тэмцээний дараа кино цацагдах үед рейтингийн цөм авч байна. Гайхалтай өндөр гарч байна. Хөрхнөө тэнд. За яах вэ? Нэг хэцүү юм байгаагүй штэ. Угаасаа би юм чинь. Ким өвөө харин шин гэртээ болчихж. Гэртээ байж байтал охин нь аав дээрээ ирж байна. Анх удаа зээгээ тэрвэрч үздэг. Манай бүдүүк харин охиноо Австрали руу явуулж байна. Буцаад ирэхэд нь аав нь гоё гэртээ болчихсон байна. Мэдүү. За аава, манай инсүү харин сэтгүүлээ зарж явах үед уучлаарай. Гэх үед эргээд хартал алга болсон найз бүсгүн. Шокроо зогсож байтал нэг сэтгүүл өгөөч. Биш байсан юм байна. Уучлаарай. Аз жаргал хүсье. Сэтгүүл аваарай. Манай ууртай залуу тарин эхнэр нь хоол өгснө. Хөл бөмбөгчин царайлаг шүү гэж байна. Манай хүн бөөн баяр. Манай хондоо хари яасан гэж юу? Сахилгын хугацаанд дуусаад буцаад багтаа орсон байна. Талбай дээр гарч ирээд хөл бөмбөгөө дахин тоглож байна. Найзууд нь харин бүгдээрээ дэмжихээр иржээ. Ээжийнх нь дуу хадаад байхаар нь харсан чинь ээж нь бас тэнд байж байдаг. Бас мэдээж хөөхнөө байж байна. Хөөхнөөг хараад харин жаахан мишэлттэй. Ингээд тоглолт эхэллээ. Тэгээд манай хондогийн үргэлж хүсүү хүлээдэг байсан том боломж нь гарч ирдэг. Гүйлгээд өгсөн пасыг авахаар багийн хүн жигүүрээр гүүх үед манай хүн хурд хийгээд голоор гарч ирнэ. Бусдаасаа цойлж гарч ирээд яг сулрах үед нь зэрэгцээд дамжуулалт дээгүр өгөгдлөө. Нэг хөлн дээрээ тэрэл тавж үсрээд хаалга руу. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.